жишээ нь одоо та бүхэн өнөө өглөө манайхан Дэнжи мянгад ажилласан. Өглөө 3 цаг одоо 45 минут гэхэд Дэнжи мянгад очиход яг одоо хөдөөнөөс мах ачаад ороод ирсэн машинаас бууж байгаа мах нь бол одоо хоньны мах 18-9-оор бууж штэ. Одоо малчтаас гэсэн үг шүү дээ тэр чинь. Хонь үхрийн мах бол одоо 21 болж штэ. За тэгэл хашаан дотроо наадах шин тэр дороо 3-аас 4 мянгаар нэг хил нэмэгдээл ингээл явчих. Тэгэхээр ер нь одоо тэр саяны хэлдэг энэ олон шат амжилгуудыг гэдэг чинь ийм л учиртай юм ба. Мэдээж одоо хоёр өөр суурин газраас ирж байгаа юмдөр бол зардал мөнгө гарна тийм үү. Гэтэл хашаан дотор ердөө машинаас машин руу сэлгээл 3-4 мянгаар нэмэгдээд байна гэдэг чинь бол бас өөрөө тийм таатай зүйл биш. Тэгэхээр ер нь бол энэ одоо олон шат амжилгуудыг яаж одоо цөөлөх вэ гэдэг дээр одоо бас анхааръя. Гэхдээ эн чинь бол олон хүчин зүйлээс бас олон эрх ашиг энэ дээр огтлцсон. Нэгдүгürt бол одоо малчид 20 гаргаад махаа өгöd байгаа юм байхгүй тийм ээ. Нөгөө талдаа хэрэглэгчд бас их үнэтэйг аваад байна гэдэг чинь. Энэ хоёрын хооронд ямар их одоо зөрүү гараад байгаа вэ гэдэг чинь энэ олон шат амжилгууд байна. Тэгэхээр энэ олон шат амжилгыг бид одоо яаж одоо цөөлөх вэ гэдэг дээр эн чинь зүгээр нэг муухар шийдвэр гаргаж болохгүй. Өнөөдрийн одоо энэ албан бусаар үүссэн энэ тогтолцоог яаж одоо боловсронгуй болгох вэ? Энэ хангалт тээвэр логистикийн асуудлыг яах вэ гэдэг дээр бид бол бас нэлээд одоо зураглал гаргаж ажлын зураг авч нэлээд сайн судалж үзэж зах зээлийн зарчим энэ нөгөө хувийн хвшилтэйгээ энийг яаж хамтарч хийх үү гэдэг олон талаас нь бас судалж үзэх ёстой юм байна гэдэг дээр бол бас энэ асуудлыг судалж наривчлсан одоо төлөвлөгөө гаргая гэдэг ийм бас шийдвэр гарсан.